Монгол улсын тухайд газрын тосны бүтээгдэхүүнийг 100% экспортлдог. За нэг компаниас хараат байдалтай иймэрхүү байсан. Тэгээд шинжилгээ засгийн газрын үед бол болохоор бас олон үүсвэртэй болгоё гэдэг ийм бодлогыг хэрэгжүүлээд за урд гэрчтэй бол газрын тосныхоо бүтээгдэхүүний оронд газрын тосныхоо оронд газрын тосны бүтээгдэхүүн авъя. Тэгээд энэ үнийг бол бас газрын тос ийм дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж тоосдог гэгштгэл байдаг. Энийг баримтлая гэдэг. Ингэсний үр дүнд энэ боломжууд бүрдсэн гэж хэлэх байна. Нөгөө талдаа энэ газрын төвхөд тосноос газрын тосны бүтээгдэхүүн буюу шатхуун гэж ярьдаг. Бидний өдөр тутмын хэллэгээр энэ тоосдог аргачлалыг бас Оросын талдаа санал болгож за 2013 оны 6 сард Орос нэтээс нийлүүлэгдэх шатхуун 3 төрөл байгаа. Та бүхэн мэдж байгаа. 80, 92 дизель гэдэг. За энэ төрлөөр дээрээ бол 150-аас 260 орчим доллараар энэ тэгштгэлээр тоосноор нийлүүлэгдэхийн хилцээрийг амжилттай хийж чадлаа гэж ингэж хэлэх байна. За энэ дээр бас нефт импортлогч аж ахуйн нэгжүүд, газрын тосны газар, уулуурхай яам, мэргэжлийн холбоод хамтарч ажиллах эрхцээ орчныг бүрдүүлснээр бас үр дүнтэй байсан. Тэрний яаж юм гэхээр сууж очиж үнэ ярьдаг. За хооронд нь өрсөлддөг, тэгсээр байгаа өсдөг энэ асуудлыг бол нийлүүлэх шатхуун хангамж үнийн тухайд бол нэгдсэн цонхны бодлогоор явагдсаар амжилттай хэрэгжиж байна гэдгийг давчхан мэдээлэх байна. За ер нь бол өнөөгийн байдлаар бол бид гаднаас шатхуунаа импортлж байна. Цаашдаа бол энэ олборлж байгаа газрын тосны хэмжээ өснө газрын тос босруулах үйлдвэр 2016 онд багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингэснээр бол газрын тосны бүтээгдэхүүний нэг 70 орчим хувийг бол үйлдвэрлэх боломжтой болно. За нөгөө талд нь үлдсэн 30% дээр нь бол нүүрснээс шатхуун босруулах, за шатдаг занараас мөн шатхуун гаргах. Энэ боломжуудыг судлаад одоо бол ажилдаа орж эхэлж байна. Чанарын хувьд ерөөсөө эргэлзэх юм байхгүй. Энэ бол Евро 2 стандартыг бүрэн хангаж байгаа. За бүр тухайлбал одоо нэг давирхай тий хар тугалга эднүүсийн хэмжээ нь бол бага зэргийн бага байгаа. Өөрөөр хэлбэл Евро 2 стандартаас арай илүү үзүүлэлттэй л гэсэн үг. Яг энэ хэсэг нь бол яг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэсэг байдаг л да. Энэний үзүүлэлт одоо бага багаагаас шалтгаалаад тэр Евро 3, 4, 5 гэдэг ингэ явчихдаг. Тийм. Тэгэхээр энэ маань бол сайн үзүүлэлттэй. Лабораторийн шинжилгээ, холбогдох шинжилгээнүүд бүгд хийгдсэн. За одоо бид яг энэ стандартаа батлуулахаар холбогдох байгууллагуудаас нь саналыг авдаг. Энэ ажиллагаа бол хийгдэж байна. За энэ нэг 7 хоногийн дараа дуусчих واخ. Тэгээд бид мэргэжлийн стандартаа газраар стандартаа батлуулж байна. Энд бол ямарваа нэгэн асуудал бол байхгүй. За та бүгд мэдж байгаа те 26 шатхуун түгээх станцаар борлогдож байгаа. Улаанбаатарт 21 шатхуун түгээх станцаар дархан Эрдэнэт гэдэг. За нийт бол одоо 4-р сард 4100 тонн, 5-р сард бас 4100 тонн, ингээд 6200 тонн Монгол Эрдэнэ гурвыг татаад авсан байна. За өнөөдрийн байдлаар бол борлуулалтын хэмжээ бол маш их сайн явж байна. Ойролцоогоор нэг 2900 орчим тонн борлогдсон. За бусд нь бол одоо савндаа татан авалтын процесс энэ бүх юмдаа ингээд явж байна. За 6-р сард бол бид шүү илүү хэмжээтэй загсан. За бараг нэг 6000 орчим тонныг татан авалт 6-р сард хийн. Ингээд цаашдаа бол татан авалтынхаа хэмжээг улмаар одоо 9 сарын сүүлээр манай замын үеийн шилжүүлэн ачах байгууламжийн хүчин чадлын өргөтгөлийн ажил дуусгах юм байна. За ингэснээр бол оны төгсгөл рүү бид нэмэн хэмжээгээ бол нэмэн нийлүүлэлтээ бол нэмэн. За ингэсэн тохиолдолд бол бид оны эцэсгэд нийт одоо 92 манайхны хил занснаар 92-ын зах зээлийн 40%-ийг хангах зорилттой ажиллаж байгаа.